За сайн байцгаана уу хүмүүдээ. Багш руугаа имэйл хэрхэн илгээх талаарх хичээлийг видео хичээл болгон оруулах гэж байна. За Gmail руугаа эхлээд нэвтэрч орно. За нэвтрэх нэр болон нууц үгийг бичнэ. Багшийнх нь хатнуудаар хадгалаастай байгаа учраас шууд ингэж орчиж байна. За мэйл рүүгээ орсны дараа ингэж харагдана. За эндээс бүгдээрээ энэ compose буюу энэ үзэгний зурагтай энэ зэсэн дээр дарлаа. За дарахаар new message гэж гарч ирлээ. Энэ to гэдэг дээр хин лүү явуулах гэж байгаа тэр хүнийхээ мэйл хаягаа бичнэ. Тэгэхээр манай хүмүүс багш руугаа явуулах учраас багшийнхаа мэйл хаягийг бичих нь байна. За багшийн мэйл хаяг болохоор bimchal@nhs edu гэмээр байна. За ингэж бичгээр багшийнх нь ийм зурагтай мэйл хаяг гарч ирнэ. За энэ мэйл хаяг зөв бол энэ дээр ингээд арчина. За дараа нь subject гэдэг дээр бүгдээрээ зайлшгүй бичих ёстой шүү энийг. За энэ дээр юу бичих ёстой гэхээр 3 зүйл бичнэ. За эхлээд бүгдээрээ анги бичнэ. За жишээлбэл 4-ийн D. За хэлээ монгол болгочих. 4-ийн D анги бичнэ. За тэгээд овгийнхаа эхний үсгийг бичээд бүтэн нэрээ бичнэ. За 4-ийн D ангийн амина гэдэг ч юм уу те. За ямар хичээл явуулах гэж байгаа тэр хичээлийнхаа нэрийг бичнэ. За жишээлбэл улаан ит явуулах гэж байгаа бол улаан ит. За миний танилцуулга явуулах гэж байгаа бол миний танилцуулга гэдэг ч юм уу те. За захидал явуулах гэж байгаа бол захидал гэдгийг бичнэ гэсэн үг. За ингэчээд за нэг юм дураас тавьчих. Тусгаарлах дундуур зураас тавьчих. За одоо ингээд гарчих нь бол юм байна. За энийг бол зайлшгүй бичиж шүү subject дээрээ. За одоо файлаа авсаргана. Файлаа авсаргахдаа яаж авсаргах вэ гэхээр за энэ доор байгаа тэмдэглэгээнүүдийг харж байна тийм ээ. За энэ дотроос энэ А үсгийн дараа байгаа буюу энэ цаасны хавчуурах шиг тэмдэглэгээ байгааз. За энэ болохоор attach files буюу файл авсаргахдаа ашигладаг тэмдэглэгээ. За энэ attach files гэдэг дээр дарахаар шууд компьютерийн бүх файл руу чи ороод ирнэ гэсэн. За эндээс миний нөгөө явуулах гэж байгаа файл маань хаана байгаа юм тэр файлаа олноо. За багшийн файл documents дотор за 4-р анги дотор байгаа. За миний танилцуулга гэдэг хичээл явуулах гэж байгаа учраас энэ байна тийм ээ. Миний танилцуулга гэдэг. За миний танилцуулгаа сонголоо. За би нэг жоохон та нарт томоор харуулж агаад. За миний танилцуулга маань энэ байна тийм ээ. PowerPoint дээр хийсэн. За тэгээд open дарчихна. За тэгэхүүт одоо энэ цэгрээр ингээ уншаад дуусахаар зөв ингээ уншаад дууссан бол одоо send гэсэн тавчийг дарчна гэсэн. За одоо бүгдээрээ явуулсан мэйлээ хаанаас арах вэ гэхээр энэ мэйлний send дотроос за яг явсан байна уу гэдгийг харна. Жишээлбэл 4-ийн D амина миний танилцуулга гэдээ явсан байна тийм ээ. За inbox дотор болохоор чи ирсэн мэйлүүдээ хардаг тийм ээ. За явсалсан мессежээ send-ээс хардаг байх нэ. За шинээр мэйл явуулах гэж байгаа бол compose байх нэ. За энэ маягаар багш руугаа 5 хичээлээ 5 лингийн явуулаарай. За мэйл явуулаад дууссан бол нэрэн дээрээ дарлаа sign out.